Өөрөлдөл хорин тест буруугаар гахтлал тооцоо. Арай чиний стайд Аз авчирч юм шиг. Тэрээр тийцээс энэ хүртэл хангасан гэж юу? Андаас талтаач. Юм ихнэр санаа зовлттой. Хидал хаалхаас юм болж. Крашин чамаас хэлээ. Краш чиг. Кэрээр санаа зовж. Чи ямар ч төрлийн спорт тоглоом. Ямар ч төрлийн салбарт хүснээр эзэмж. Тоглолт бүр роял фэш таардаг мөрөд тоглоомж. Тэгэл болно арддаг аас. Тэдээс ордонд орж хэцээгүй крипто трейдер. Халуудын кинонд дараагийн жоныг болж байна. Чамд олон тоглох хэрэггүй. Үннийг хэлхий чамд чинь боваа болсон шилжээж байна. Тийм ээ. Энэ бол баяр. Дэлхийн хамгийн азтай. Сууч авсан онгоц авсалцсан чи амьд гарах. Хэдэн зуун хүн дотроос чи амьд гарах. Бэжэта 8 тэрбум хүмүүс тэр хэдэн зуун хүний болчихоор харин чадсгүй байгаа юм шиг. Тэ тургуул байж энэс тургуул гэж. За тэгэхээр аз гэж юу? Чамаа баяртай болж байгаа юм. Үгүй ээ. Чи кино контент үзэхдээ баяртай байдаг чи. Энэ настай ямар ч болохгүй. Тохиолдол байгуу гоё гэж бодлоо. Үгүй ээ. Чи азтай болохоор шинжлэж ганцудаа тохиолдол гэсэн үг биш. Азэд өгөхтэй хамгийн ардхаар тодорхойлсон. Огтхонч бодит зүйл шүү гот. Эртэл магтад хозор юм их гэж байна. Эртэлцээ хаадаг тохиолдлууд янз бүрийн магтал. Тохиолдлуудыг хүмүүс ухамсар татсан гомаар нотаж азтай тохиолдол. Зүгээр тохиолдол тодорхойлдог. Гэвч тэр үний азтай гэсэн тохиолдлыг өөр хүн азгүй гэж тодорхойлж байна. Гэвч энэ бодитоор оршдгоо аз гэх зүйлийг хүн болгон хүсэмжилдэг. Зүйлийнхаа бурууг аз руугаа чигтэх хүмүүс ч зарим нь ганц хүсээд зогсов. Ямар нэгэн аргаар олж байгаа. Хүн бий болсон цагаас аз гэдэг зүйлийг хүсэмжилж байсан учраас үүнийг олж авах арга буюу астролог, шашин, зан үйл, зурхаа гэх мэт янз бүрийн сүйдэ сайнсууд үүсч бий болсон. Жишээ нь фэн шуй. Жаач үлдсэн хүмүүс мэднэ. Эртний хятадууд гол салхи гэх мэт байгаль хэлбэр их сайн уу бүх энерги тодорхой нэг зүгт хөдөлдөг бөгөөд энэ зүгчийг зөв ашиглавал аз гэдэг зүйлийг өдөртөж чадна гэж үздэг. Одоо хүртэл байшин барих тааж гэрийнхэн тавилгуудыг чинь зүгт харуулж тавьдаг бөгөөд хүүгэж сонсохгүй эрт үед хятадууд хэрэм хамгаалалтаа барихтаа хүртэл энэ зүгүүдийг харуулж үздэг байсан. Ер нь хятадууд гэлтгүү зүүн Азиуд хэрчээ. Монголчуудын мөр гарах ёс үүнтэй төстэй. Сүйдэ шинжлэх ухаанаар бол иймэрхүү маягаар азыг тодорхойлдог шүү дээ. Тэгвэл жинхэнэ шинжлэх ухаанаар аз гэдэг зүйлийг олж авах боломжтой болов. Ричард Вайсман гэх сэтгэл зүйч өөрийг азтай болон азгүй гэж тодорхойлдог хэдэн зуун хүнтэй туршилт хийсэн бөгөөд үр дүнд нь 4 гол зүйлийг анзаарсан. Азтай хүмүүс илүү их туршдаг. Эрдэл магадлал юм. Чи олон удаа турших тусам тэр аз гэдэг боломжинд хүрэх магадлал чинь ихсэн. Өөрийгөө хайрцагтгүй шинэ юмсыг үргэлж туршиж үзэж байдаг хайцаа даван тулсан хүмүүс өөрийгөө азтай гэж тодорхойлж байна. Азтай хүмүүс зөв сонгоод зүүн савндээ тулгуурлаж гаргасан шийдвэр нь буруу байсан ч логиктэй тулгуурлаж гаргасан шийдвэрээс илүү их бага харамсдаг учраас мөн эцэст нь өөрийгөө азтай гэж тодорхойлсон хүмүүс амьдралаас үргэлж сайн зүйлсийг хүлээдэг бөгөөд азгүй гэж хэлж болохоор явдлыг ч азтай гэж өөртөө ойлгуулдаг. Энэ болохоор аз гэдэг зүйл нь хэрвээ чи энэ дэлхий дээр хамгийн баян хүн болчихвол юу болох вэ? Энэ бичлэгээс үзээрэй.